Сайн бацхан уу эцэгчүүдээ та бүхэнд өнөөдөр асуулах хэрхэн бүглэх талаар зааварчилгаа өргөе. За асуулга бүглэхийн тулд веб хөтжихээ дээр асуулга цэг эмэн хэмээн бичиж орно. За утсан дээр мөн ялгаагүй шүү, яг адилхан байгаа. За ингээд оронгууд ерөнхий боловсролын гүйцэтгэлийн үнэлгээ гэсэн цонх гарч ирнэ. За энэ цонхон дээр дарж орно. За энэ цонхон дээр дарангууд сурагч юм уу эцэг гэсэн сонголт. За эцэгчүүд та бүхэн бүглэх учраас эцэг их гэдгийн дараад бүглэнэ. За энэ дээр сурагчийн эргээсдэр хэрэглэнэ. За би өөрийнхөө үгийнхээ жишээлбэл эргээсдрийг хийгээд үзье. RP 163005 18 гэд. За ингээд нэвтрээд оронгууд нэгдүгээр бөглөөгүй гэсэн цонх гарч ирж байна. Баян өндөр сумын нэгдүгээр сургууль гэд. За энэ цэнхэр төвчөн дээр дараад асуулга анхааралтай уншаад бөглөөд хамгийн сүүлд илгээх төвчийг дарснаар таны санал асуулга амжилттай болох нэ. За анхаарал хандуулсанд баярлалаа.